7 өнгийн болов Солонгын гэж 7 тий. Солонгын 7 өнг дээр нэг хар өнг нэмээд 8 өнг болгочвол хар өнг нь өөр юм хэлэх юм тий. Олон ер нь бол өнг аястай шүү дээ амьдрал чинь. Хамгийн ихний асуулт. Анх хизээ яаж танилцсан бэ? Хэдэн он? За би ярих уу. За ер нь бол анх 5-6 жилийн өмнө бараг танилцсан баг тий. Тэгээд анх танилцсан үе бол 6 жилийн өмнө тэгээд Facebook-ээр танилцчихсан. Тэгээд Facebook-ээр холонг олж хараад, хэнэ олж хараад аяг манай хүн чинь юу яадаг? Америкт нөгөө фитнесийн чиглэлээр суралцаад тэгээ бүр профешнл төвшөнд очсон тийм байсан. Тэгэл би хараад вау ямар мундаг бүсгүй вэ гэж хараад тэгэл анх танилцах хүсэл төрөөл би ч тэр үед бас анх дөнгөж фитнес сонирхоод эхэлж ийсэн болохоор тэр сонирхлоор анх ингээд танилцчихсан. Тэгээд анх тэрнээс хойш нэлээ ингээд Facebook-аар бас харьцдаг ингээд танилын хүрээнд байжгаад яг би ингээд анх тааралдаж уулзсан гэх юм бол би нэг ялтын талбай дээр нэг том юм шоу зохион байгуулж ирсэн. Яг ажлынхаа хүрээнд. Хэдэн? 10 тэр чинь 13 онд юм байна. Тэгээд биш худлаа ирж байна. 14 онд тахгүй юу? 14 онд. Тэгээд манай үний гэр чинь болохоор тэр үе тэнгис дээр байсан байхгүй. Тэгээд яг тэрүүгээр явж тараад бид хоёр ингээд яг тэр үед уулзаад тэнд таарлаж байсан байхгүй. Тэгээд би нэг анхаарад гэд. Тэгээд анх удаага уулзж байгаа мөртлөө бид хоёр бүр ингээд 10 хэдэн жил найзалцсан найзууч ингээд дотн ингэж бүр ингээд мэдрэмж төрсэн ингээд шууд хүү юу юм хэрэлдээл. Тэгээд тэр үед бас сонирх юм бол бид хоёр яг хоёулаа яг ийм хар хувцастай байсан. Ингээ хоёулаа сахивтай ингээд ийм хар үнэтэй ийм хар цамцтай. Би бас хар малгайтай ч байлаа да. Тэгээ бүр ингээ хувцсны стил ер нь сонирхтой өнгө стил ижлэхэн бүх юм ингээд амар ижлэхэн тэгэл тийм найзууч гэсэн. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө ингээл бүх юм их өөрнөл эхлээл явсан да. Миний өнцгөөс бол арай л өөр л байсан юм биш. Энд Facebook-аар байна уу ороод ирсэн аахгүй юу. Тэгээ би нөгөө нэг синдэгүү зөөр орхицсан юм бол гээд нэг тоохгүй. Тэгээ нөгөө нэг яг хаа Facebook-аар зүгээр танилын хүрээнд болохоор би чинь нэг тгийж нөгөө Facebook-аар танилцаал ингээл явахаар сонин штэ. Тэгээ нэг тоодгоо тэгээ царайгийн зургийг хараад за яг хаа тийм шалгадуулахгүй юм шиг байна. Тэгэл юусэн нэг тоогоогүй угаасаа. Нэг ч дуртайч байгаагүй яг өндөө болохгүй. Тэгэл одоо ингэж хажууд сууж байгаа шүү дээ, харж байгаа. Тэгээ нөгөө нэг яг найзын төвшөнд харьцуулсан. Тэгээ яг нөгөө таарлаж байхдаа бол яг нөгөө би чинь бэлтгэлээ дууссан. Ямар ч буудаггүй. Дээрээс сэгсээгээл ингээл явчихсан. Тэгэл таараал ерөөсөө хоёр талаас айгу тийм айгу кул яг найзын төвшөнд тэгэж л яг танилцсан юм байна. Тэгээд нөгөө ярилцаал тэгэл яг нийлхээс өмнө бол бас нилээ яг найзын төвшөнд бол явсан баха. За яг анхны тэр одоо найзын төвшөө арай өөрчлөгдөөд одоо болцох ч юм уу би нэгээ жоохон таалагдах тийм мэдрэмж хүрдэг ч юм уу анхны тэр болцоо гэд яг тэр нэг би нэгээ хайрлаж тийм би эндээ татагдчихсан тэр үеийг дурсан. За дурсаарай. Яа тэр үеч бас лийгүү шүү. Юу яалаа? Тэр яалаа гэж шүү. Ер нь бол юу яасан штэ. Сая 2 сарын 14 Валентины баяр өдрөө бид 5 жилээ болсон. Одоо хосууд болж эхэлсэн өдөр маань 2 сарын 14 учраас тэгж ер нь тооцож бүртгэгдсэн. Тэгж явж байгаа. Тэгээд яг Валентины баяр өдрөөр л ер нь яг харилцаа яг эхэлсэн. Би рүүгээ татагдаал жинкнээс ингээл. Ер нь бол манай хүн чаа нэг яг нэг ямааг яг нэг сэтгэл санааны хувьд тухайн үед ч бас асуудалтай хүнд хэцүү байсан үед яг хажууд байгаад сэтгэл санаараа дэмждэг байсан л та. Тэгээ чи эмэгтэй хүний чинь 99% нь яг сэтгэл санаа ингээд амар зовлонтой байгаа үед хажууд нь хин хамгийн их тусалж ан тийшээгээ ерөөхдөө татагдаг. Тэгээд нийлээл тэр үед надад ингэж хэлсэн. Чи бол миний эхнэр болох хүн. Шууд уу? Гэхдээ яг тэгж хэлжсэн. Тэгээ би тухайн үед бол яг за энэ зүгээр хэлчлээ дээ гэж сонссон байхгүй юу. Нэх угаасаа идэхгүй штэ. Тухай тэгэл одоо яг ингээл өнөөгийн өндөрлийг харахад бол тэгэл хамт байх хэвээр хамтдаа тэр цаг үеийг туулах хэвээр хүмүүс бол тэгэл хамтдаа ингээ яваал гэдэг юм байна. Одоо яг тэр үгийг бол эргүүлээд харахад бол билээ болсон. Тэгж харж байгаа.
Манай чин санаагийн хайр илэрхийлсэн хэлбэр үг нь тэр хэлбэр байсан уу? За бараг л тэр юм уу да. Аа. Тийм байсан юм шүү. Яа хүнд нэг тийм мэдрэмж төрдөг. Яг хаанаас ч мэдгүй нэг 3 дахь ч юм дуу хоолой сонсогдох ч юм нэг юм зүүн сэв мэдрэмж төрдөг. Яг тийм нэг мэдрэмж бол надад анх удаа төрсөн. Тэгэл тухайд яг тэр үгийг хэлж исэн. Тэгээ манай хүн бол тийм би зөрөгтэй ингээд дотроо амар ингээд бөөм болж хэлж байгаа шүү дээ. Тэр чинь баг гэрлэх санал тавьж байгаатай дайны тийм том зүйл баггүй юу? Тэгтэл манай хүн бол тухайн үед л за энэ баг те энэ намайг найрах гэж зүгээр ингэж хэлж ийн да хаа тийм бодсон байгаа. Тэгээ одоо л итгэж явах шиг те 5 жилийн дараа тэр үнэн сэтгэлээсээ байсан хүнд хазур сэтгэл амар тийм анцаа үүсэх маш том одоо алдаа хийцэн байдаг. Тэр үеэс болоод одоо ингээд хосууд маань салж сарних ч юм уу тийм байд. Битэрийн зүйл гэсэн тийм тохиолдсон л доо. Тэгээ би маш том алдаа гаргаад гомдож исэн те амар том гомдоогоод тэгээ бит хоёр бас ингээд салж исэн төр хугацаанд ингээд холдож исэн. Тэр үед ингээд амар мэдэрдэг. Юуг мэдэрдэг вэ гэхлээрэ би ингээд алдаа хийцэндээ амар ингээд гимшээ те. Ингээд өөрийгөө баг хараад зүгэх ч юм уу те нэлээд гимшээд тэгээ гимшил нь юуг илэрхийлээд байна гэхлээр би энэ хүнд ч үнэхээр хайртай байна. Чин сэтгэлээсээ хайртай байна. Би одоо энэ хүнийг алдвал одоо ингээд баг дуусан байна. Энэ бол ингээд одоо soulmate гэж ярьдаг. За энэ хүн юм байна. Би ингээд энэ хүнийг эргүүлээд ингээд өөр юм болох хэвээр би ингээд дахиж одоо ингээд хоёр дахь боломжийн төлөө ингээд дахиад тэмцэх хэвээр гээд очих хэвээр юм байлээ. Тэгээд очингууд манай хүн зөрүүлээд ингээд уучлаад тий хоёр дахь боломжийг олгоод одоо ингээд бас мэдээж зүгээр ч нэг хоёр боломжийг олохгүй шүү дээ. Бас хайрт үнэхээр л хайртай болохоор хоёр дахь боломжийг олгож байгаа. Харин тэр хоёр дахь боломжийг үнэхээр хоёр дахь боломж гэж ойлгоод цаашаага дахиж алдаагаа давтахгүйгээр ингээд явал харилцаа улам бат бэх болгоо тэр үедээ үнэхээр би биендээ хайртай гэдгээ улам илүү мэдрээд явд юм шиг санагдсан. Улан чин санаагийн юунд нь татагдсан бэ? Юу л та яг гаднаад үзэмжинд бол нэг тэгэж бол надад бол нэг сонир биш. Гэтэ мэдээж чухал л та. Мэдээж чухал штэ тий. Өөртөөгөө нөгөө бас сонирхол нэгтэй. Төстэй хүнэл бас сонгоно штэ гэж. Хамгийн гол нь мужик цантай. Яг тийм бас яг янгууд яг эрэгтэй хүн шиг яг эр хүний яг мужик цан юм байдаг байхгүй юу? Миний яг нэг үнэлдэг. Манай хүн чи айгу тайван. Санаал айгу тайван. Альва асуудалд айгу тайван ханддаг. Тэр нь миний хувьд эсрэг зам байхгүй. Би ч юм бол сэтгэл хөдлөл өндөртэй. Эмэгтэй хүмүүс ер нь тийм байд юм шүү. Нийт шинжин дээр. Сэтгэл хөдлөлөөрөө шийдчих магадлал их өндөр. Тэр үед санаа болохоор их боддог. Тэгээ тайван ханддаг. Тэгээ эцсийн дүндээ энэ хүний шийдвэрлэл зүг байдаг байхгүй юу? Тэгвэл чин санаагаас одоо чин санаас эсрэгээр нь асуумаар байна. Юу гэж асуумаар байна гэхээр одоо энэ олон мянган эмэгтэйчүүд дотроос хулангийн яг юу нь өөрт чинь татагдах тэр мэдрэмжийг төрүүлсэн юу нь илүү таалагдсан бэ? Ер нь бол маш олон тийм татагдах хүчин зүйлүүд байсан. Тэгээд хамгийн ихэнд таалагдсан зүйл нь юу вэ гэхлээр бол мэдээж л шууд анх нөгөө нэг хараал фэйсбүүкээр харж байгаа юм чинь мэдээж сонирхол байгаа штэ спортлог ирүүл тэ уусаа спортер хичээлдэг хүн бол тавиг татдаггүй архиудаггүй зөв амьдрал хэм маягтай байдаг. Тэгээл тэр нь таалагдсан. Тэгээ хоёр дахь таалагдсан юм нь юу вэ гэхлээр ингээд би түрүүс нэг олонний танил гэдэг жисэн. Ер нь бол ингээд ихэнх одоо юунууд бол октод ингээд жоох нааштай ханддаг байсан тухайд ч гэх юм уу те. Манай хүн болохоор ерөөсөө надад нааштай ханддаггүйсэн. Анханасаа бүр тоодгүй нөрөхгүй тэгээд энэ одоо яа намайг тоохгүй юм бол тэгээд яасан гэсэн чинь ингээд нөгөө миний тоглосон кино миног юу ч үзэж байгаагүй Америкт нэлээ олон жил байж байгаад ирсэн. Намайг бол зүгээр нэг энгийн залууг явуулсан. Би болохоор дотроо би бол ингээд кино минь тоглолцсон, хөтлөгч хийдэг, ингээд ажил төрөл гайгүй ажил төрөл хийдэг. Ер нь ингээд бас үеийнүүд бол гайгүй л залуу шүү дээ. Яагаад ингэж бол гэдсэн чинь ерөөсө тоодгүй. Тэгээд ингээд тоодгүй хүн рүүгээ чинь хүн ингээд айгүй их татагдтiin байна. Тийм, тэр нь бас надад айгүй таалагдсан. Одоо хулангаас хилдэг ямар гоё өгнүүд өөрийг чинь жинхэнэ нэр хүн гэдэг тэр мэдрэмжийг мэдрүүлдэг үү? Би өөрийгөө нэг эр хүн шүү гэдэг нэг өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж өгдөг гайхалтай нэг үг байгаа л та мэдээж. За шууд хамгийн түрүүнд орж ирснэ гэж хэлчих. Ер нь зөндөө гоё өгнөд хэлдэг. Өглөө ингээд би нөгөө өглөө төрүүлээд ажилдаа явдаг. Би арай эрт ажилдаа явдаг байхгүй юу. Тэгээ өглөө болгон явхад болохоор ингээд би ингээд эхнээ үнсээд гараа явдаг. Тэгээд
надад ингэж хэлчихсэн байхгүй. Би болохоор ингэж эхлээд бол өөрийнхөө санаачлалаар ингэж дандаа өмсөө явдаг гэсэн байхгүй. Тэгээд нэг удаа өмсөж явах мартаад яарад явчлаа те яалаа. Тэгсэн чинь надаа ингэж амар гомцсон байхгүй. Тэгээд яасан гэдгсэн чинь би ингэж чи намайг ингэж өглөө болгон өмсөд явахаар миний ингэж чиний ч ажил бүтээд миний ч ажил ингэж бүтдээ юм аа. Тэгээ ингэж битээр бас харилцааны энэ чинь айгүй гоё юм байхгүй да. Ингээд чамайг ингээд өглөө өмсөө явангууд чинь минь надад ингээд гоё энерги шингээд миний тэр өдрийн ажил амар гоё амжилттай болдог ингээд нэг тийм айгүй гоё санагдчихсэн. Гэр бүл судлаач хүн дээр очиод ч юм уу эсвэл яг тийм мэрэгжлийн хүнээс нэг ингээд асуу яг ийм зүйлийг асуух юмсан гэж тэгж бодож исэн тохиолдол байгаа юу? Ер нь зүгээр асуух байсан бол юу асуух байсан болоо гэж бодоод энэ хүнээс асуугаач гэж би хүсмээрээ. Тий. Та бас гоё хариулт байгаа. Манай их очие гэж ер нь их ярьдаг штэ. Хоёлоо нэг өдөр ингээд. Тэгвэл би хоёулаа гоё боломж олгож байна. Ер нь нэг очиж үзэх хэрэгтэй шүү гэдэл надаа айгүй хэлдэг байсан. Яг тулгымдсан чи орж ирэхгүй нөнгөө. Тэг би ерөөхдөө л нөгөө нэг одоо ирээдүйд болох одоо бас л гарч ирэх л байх л та магадгүй хүүхд гарч ирээл битэрийн харилцаа одоо жишээлбэл би нэг юмнаас яг айдган чайшин юм. Гэтэ бас эмэгтэй хүн болгонд тулгамддаг байхгүй. Би одоо хүүхдтэй болно шүү дээ. Тэгэнгүүт тэр үед эмэгтэй хүн сэтгэл санаагаар айгүй гундаг. Тэр жирэмсний дараах, төрсний дараах хямрал өмнөх байна. Бас дараах ч бас байна тийм. Энэ үед харилцаа хосуудын харилцаа уналтанд ордог гэж их сонсч байсан. Тэгээд манай найз дундаас ч гэсэн тийм тохиолж байгаа их байгаа. Тэгээд яг тэр тийм үед яаж гоёор сэтгэл одоо нөгөө нэг харилцаа гоё авч явах ёстой тийм бол яг одоо залуучуудад энэ үг бас хэрэгтэй. Зөндөө олон юм залуучууд байгаа. Одоо энэ асуудлыг бол чин санаатай илүү тулж ярмаар юм байна тий. Тий, яг үнэ. Ялангуяа. Яг тэгэхээр эмэгтэйний энэ сэтгэл зүйн хямрал ялангуяа гормоны өөрчлөлтөнд орсон байгаа, хүүхд төрүүлсэн байгаа. Бас хүүхэд тээж явж байгаа энэ үед ихэвчлэн эмэгтэйчүүд дандаа сэтгэлийн хямралд орсон явж байдаг. Тэгэхээр энэ үеийг даун туулахад нь хамгийн чухал хүн хэн байдаг вэ гэхээр хажууд нь байгаа эр нөхрүүд халамж анхаарал бас байдаг. Тэгээ эрчүүдийг би юу гэж уриалах дуртай вэ гэхээр эмэгтэй хүннийг баян тансаг амьдруулахаас илүү жоохон анхаарал халамж нь өөрөө эмэгтэй хүнийг илүү аж аргалтай болгоод юм аа гэж. Тэгэхээр жоохон анхаарал халамжаар дамжуулаад эмэгтэй хүн хайр гэдэг зүйлийг өнөөдөр мэдэрдэг юм. Тэгэхээр яг энэ үед нь илүү ойр байх хэрэгтэй. Ялангуяа ажлаа эрт зохицуулах хэрэгтэй. Ажлаа магадгүй цагийн менежмент сайн хийгээд тэ ажлаа эрт зохицуулаад гэр бүлдээ илүү цаг зарцуулснараа эмэгтэй хүн тэр зүйлээр дамжиж өнөөдөр хайр гэдэг зүйлийг өнөөдөр мэдэрч байна. За баярлалаа. Яста гоё үнэтэй зөвлөх үү. Хэрэгтэй тий. Баярлалаа. Үнэхээр ярилцаа суухад үнэхээр таатай байлаа. Тэгээд дараагийнхаа зочдыг студид ороход бэлэн болсон байна. Дараагийн зочдоор хайрын хүч нэвтрүүлэг маань хэнийг онцолж ирсэн бол хамтдаа танилццгаая. Өглөө болгон наран мандаж өнгөт оршин нэгэн хүн төрдөгч орхийн нэгнэн хараар дутаж үчиг осын нэгэн харна өчигдрийн бороо зүрхэн дээр зүсэрдэгч өдөр дундын наран хурц эдэгч орон сэрүнд чи хараар дараад омог бардам зан чин ганцаарна чи ороо хайрын дундаас ургаш чанх хэцүү амьдрал өдрвээ өргөж босох хүчин бусдын хайр байдаг яа орочи орчлон дээр тэднийг хайрлаж амьдрнаа чи бол хүн. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морид үзэгчтэй хайрын хүч нэвтрүүлгийн өнөөдрийн зочид Монгол Улсын филармоны гоцлол дуучин Дэлгэр Баяр, Төөний Гэргий болох Монгол Улсын филармоны симфони найрал хөгжмийн флейт хөгжимчин Тунгалаг Тамир нарыгаан тайцнаа урьж байна. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд баярлалаа. Маш их таатай байна. Та бүгдтэйгээ уулзж байгаа да. Баярлалаа. Асуудаг сайхан өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр нэвтрүүлэг маань сайхан уран бүтээлч хосуудынхаа одоо хамгийн сайхан нандин дурсамжуудыг ихтэй нэвтрүүлгийн ихэнд сөхдөг юм боломжтой байгаа. Тэгэхээр анх хэдэн онд яаж танилцж байсан? Яг тэр дурсамжаас бүгдээрээ яриагаа эхлэе. За яг анх холгоор харсан гэвэл бүр их эрт юм болж байна л доо. Яг альбасаар таньж
танилцсан болохоор би анх хөгжим бүжигт одоо дуулаач ангид элсэн орсон. Хэдэн он бэ? 2006 он. 13 жил. Тий, 6 онд тэгээд нэг юу болсон юм аа. Нэг жуулчны бааз дээр одоо сургуулийн одоо шилдэг хүүхдүүд гэх юм уу да нэг тийм тоглолт хийх болоод. Тэгээ явахад тэнд одоо энэ охидтой одоо анх албасаа танилцаа. За ингээд хоёлаа одоо ингээд энэс хойш мен тустай явъя ингээд сургууль дээр гээд. А би бол урд нь бол харцсан байсан л да ирэхэд бас жоохон нэг таалагдсан байсан. Тэгээ яг танилцсан болохоор тэгээ танилцсан. Тэгээ манай хүн болохоор намайг ахаа гэдэг. Одоо 10 жилийн хөвгт. 10 жилийн хөвгт. Би болохоор дөнгөжл сургуульд орцсон. Тийм эс. Тэгэл тэрнээс хойш тэгээ сургууль дээр нь мен тустай байдаг. Сайн уу тамираа, сайн уу дэгэхаа гэж тэгэл явдаг гэсэн. Наад асуулт бас гоё юм л да. Эргээд яг тэр нөгөө 10 жилийн өмнө яг 10 жилийн хөхөд дээрэс нь оюутан ах юм шиг одоо яг тэр үеийн дурсамжаа бодлоо л да. Тэгээ түүнээс хойш тэгэл сургуулийн шинэ жил тэгээ 9 сарын 1-нд хөтлөн штэ тий. Тэнгүүл за хөгжмийн ангиас Тунгалаг амир дуулаачийн ангиас дэлгүр хоёрыг хөтлөөл гээл тэгнэ. Тэгэнгүүл нөгөө дээг яах юм штэ гээл. Тэгэл ер нь энэ ингээл хамт ингээл сургууль дээр ингээ олцсон тоглолтууд те хамт ингээл хөөрхөн жижиг юм хөтлөөд явж байгаа тэр зүйлүүд маань илүү ингээд татна илүү ингээд одоо ойр татна болоод тэгээ найзлаад тэгээ ирэхээ тэгээд юм ицсэн чинь тэгээд ахаа болсон чи болцсон шүү дээ. За тэрнээс хойш анхны болцоо, за анхны хамтдаа тэмдэглэсэн баяр гээл анхны өсөлт ч юм уу гээд гоё дурсамжуудыг өргөжлөлөө. За тэгэл тэрнээс хойш анхны болцоо хаана вэ? Анхны болцоо юу? Анхны болцоо Болцоонд яаж үргэлжлүүлсэн? 2 сарын 14-ний Валентины өдөр. Одоо юунд болж ирсэн? Мянган хосын баяр гэдэг. Тэрэнд одоо яг ширээ шоколад гэж одоо тэгж үзчихлээ шүү дээ. Надад зориулж байсан дуулаа тэгээ бас нөгөө тэр хосууд нөгөө яг тэр газар дээр нөгөө шүлгийн уралдаа болоо. Тэгээл тэрэнд бас шүлэг тэр үедээ зохиогоол орж илээсэн. Надад яг баяр эзлээгүй л дээ. Надад зориулаад яг хараа илчлээд тэгээд яг хүмүүсийн өмнө дуулж ясан илүү тооцоо санагддаг. Тэгээд ер нь тэр өдрөөс хойш тэр чинь болохоор 2010 оны 2 сарын 14 байсан. Тэгэл ер нь тэр өдрөөс хойш бит хоёрыг одоо энэ яг гэр хоёлаа ингээд ер нь аль биесаар ингээд гэр бүл боллоо гэж бит хоёр бол яг тэрнээс өмнө бол зүгээр ингээд үерхгээд тэг явж байсан. Тэгээд энэ тэр өдрөөс хойш ингээд бит хоёр жил болгон одоо ингээд ойгоо одоо энэ чивтэр энд 1 жил 2 жил гэж яг тэрнээс эхэлж тоолж явдаг болсон л да. Тэгээд одоо энэ жил 9 жилийн хой манаас Валентинаар болсон байна. Валентинаар болсон. За 9 жилийнхаа ойг яаж тэмдэглэв? 9 жилийг битэрч бас хоёулаа тоглолттой. Тэгээ бас нэлээ оройтсан. Тэгээд нэг хальтны хоол идэл тэгэл хоёр хүүхд зүргээ яараа л тэгэл. Тэгтээ бас нөгөө тоглох цаг гаргаж гисэн. Тэгэл тоглох мэдээж яг ингээл тэр үед ингээл тоглоал ингээл билар тоглоал дээр энэ ч хөвдөглээ. Хөлбөмбөг тоглох ингээд тэр би ч амар нэг шаардаа гэж тоглоно. Яг тэр үед ингээ эргээд хүүхэд насны дурсамж байгаа ороод ирсэн. Юу илээ хоёул ээж ав байлуу юу илээ гэж баг хоёр хүүхэдтэй хүмүүс гэж хэлэхгүй. Тэгээд хэдий тоглоод ингээ орой тарсан ч гэсэн 12 өнгөрөөтөл бас 2-3 цагаас надад цаг гаргаж ингээ намайг хөөрхөн баярлаа. За одоо ингээд Валентин болгоно ингээд агаа тэмдэглэдэг. Валентинаар бол гэр бүл болсон байж тээ бүр тодорхой болсон. Тэр одоо анхны Валентинаас хойш одоо хэдэн хүүхдийн аав ээж одоо хүүхдүүдэд танилцуулаач бас. Тэгэл 10 онд гэр бүл болоод 12 оны 1 сарын 1-нд охинтой болсон. 1 сарын 1. Оо. Тий. Тэр 12 он болвол их тийм адал явдалтай он байсан л та. Ерөөсөө нэг эмнэлэг гэрээрээ хоол цаймаа гэж гүгэл тэгээд ерөөсөө он хязгаарч гарцсан яг ерөөсөө баг анзаарах сөхөөгүй тийм үс. Тэгээд цааш нь 2010 оны эхэн дээр сайхан охинтой болж байсан. Тэгээд хязгааргүй их баярлж байсан. Тэгээд дараа нь 14 оны 1 сарын 5-нд бас 1 сарын нэг өдөр төрж шахсан л да. Ер нь эмчнэр бол 2 өдөр нэг өдөр төрүүлчих юм уу гэдэг. Ер нь бол тэгж болохоор л байсан юм билээ. Яг би бас жамаараа төрөг, зээ төрөх, жамаараа төрөг бас хүний зурсан зургийг бас өөрчлөөд явах уу. Тэгээ миний хүү чи 1 сарын 5-нд төрсөн. Тэгээ одоо ингээ хоёр хүүхэдтэй.
Нэг охин нэг хүүтэй одоо охин маань 7 настай, хүү маань 5 настай. Бас гараас гараа нэг үе яваад бол амрал болж байна. Багдгүй зарим үед бид нар өнгөрсөн тэр гоё нандин дурсамжаа мартцсан байдаг шүү дээ. Тэгээ гинт нэг ямар нэгэн үйл явдал ч юм уу, ямар нэгэн дуу хөгжим айгу тийм зүйл сануулдаг шүү дээ. Тэгээд яг ингээд одоо ингээд яриад бодоход хоёрын амьдралын тийм гоё нандин үеуд ч юм уу холбоотой гоё дурсамжууд юу хамгийн түрүүнд санаанд бууж зөвхөн хоёрын гэсэн очдог байсан тэр газар ч юм уу эсвэл зөвхөн сонсохороо яг нэг тийм гоё тодорхой цаг хугацааг илэрхийлдэг дуу хөгжим хүртэл байдаг шүү дээ. Надад ерөөсөө яг тэр битэр нэг тэр жуулчны бааз дээр анх танилцсан гэсэн шүү дээ. Тэр л яг тэр анх танилцсан дээр яагаад ч гэсэн хоёулаа гараад ирсэн. Нэг тийм өндөр юм дэнж дээр юм уу байдаг тийм жуулчны бааз байсан. Дааш нь нийл мод. Тэгээд дэнж дээр романтик газар танилцсан байж тээ. Тийм юутай сандалтай, модон сандалтай. Тэгээ хоёулаа тэр модон сандал дээр суудсан. Тараал яа. Тэгээ нэг гой сар тэр гарцсан. Тэр тэгээ ерсэн нэг тэгээд сар нэг л доогоороо ингээд нийл модтой тэр нэг тийм гоё газраас анх танилцсан. Тэр тэгүүтээ манай нэг багш нар энэ чинь ямар гоё юм бэ? Баг хончоо явуул хэдүүлээ гээл те. Тэр оюут үед бүгдээрээ нэг тэгсэн чинь дааш өгч баг нэг сарын өмнө захиалганд дууссан. Айгүй захиалгатай л байдаг байлээ л дээ. Тэгээ буцаж ирсэн нэг тийм. Тэр юу ерөөс яг одоо бүр нэг яаж хаад яг ийм байсан гэж ам зураг гэдэг шиг тэр яг юу нэг зуруулах хэсэг гэж бодоод байдаг шүү. Тэр газараа буцаж хамт очсон уу? Буцаж очиог 10 жилийнхаа агаар ачаараа. Баярлаа. Нэр наач гоё шин санаа тий. Хиний хувьд? Манай тугаагийн хувьд. Би ингээд симфони оркестрт нэг хөгжим тоглоод аварталт манай нөхөр ингээд гацлаад дуулж яхад тэр өста гоё мэдрэмж байдаг штэ. Тэгээ би өөрийнхөө наатыг хармаар байдаг. Дэги дуун дээр алчгүй тэр өнгөө авчаасаа гэж байгаарай. Санаа зовоо. Тийм санаа завмаар байдаг. Тэгэл ингээл харц марцсан ингээл амар гоё ингээл дурлаад одоо орслонгоос тасрах нэ. Тэнгүүл юу бодож байгаа бол нав гэж байгаа лөө. Бас нэг хашишаг юм бат штэ. Тэгэл амар гоё. Тэгэл гоё ингээл дуусан готл тэгэл ёо ямар гоё санаа амраад явцдаг. Тэр алганыг бас ингээл зогцоод нэг гэдэг чинь бас авьяас шүү дээ. Одоо ингээл тэнгэрээс сурж байгаа засны ширхэг бол ингээл дүүрсэн талс нь ерөөсөө давтагдчихгүй байдаг тийм. Тэгэхээр биенийхээ тэр одоо давтагдчихгүй хүн болгонд байдгүй тэр нандин чухал одоо тэр зан чанарын талаар хуваалцаач. Миний ихнэрт бол бусад хэмэгтэйчүүд байдгүй ийм гоё зан чанар байдаг. Миний нөхөрт бол үнэхээр гайхалтай ийм зан чанар байдаг. Бусад ирчүүд байдгүй. Яг хань ижил болоод ингэхээр яг л ерөөсөө хүний хань гэдэг бол нэг нэгнийхээ дутууг нөхч өгдөг юм шиг байгаа юм л да. Одоо нэг нөхрийнх нь эхнэрийнх нь сул тал байлаа гэхэд нөгөөх нь тэрийг нь одоо дутууг нь гүйцэж дундуурын дүүрэн болгодог гэдэг шиг тий. Тэгэхээр одоо би бол бас их сул тал дутагдaltaй тал одоо зөндөө хүнлэлтэй. Тэгээ тэр болгоныг бол миний хань бол үнэхээр сайхан дүүр гэж өгч одоо дутууг маань өгч байдаг. Хүний төлөө төрсөн хүн гэж байдаг бол одоо би ханигаал гэж хэлвэлтэй. Үнэхээр унтгаа юм яа. Мэдээж талархлын хариуд бас хамгийн гоё үгийг хэлэх байх гэж бодож байна. Манай хүн бас юу штэ. Ингээл наанаас нь харахаар ингээл амар нээлттэй юм шиг боловч яг ингээд хойлоо ингээд хамт ингээд амьдраад яаж хахад яг л яг нэг затсан газар нэг үг хэлцдэг штэ нэг бас. Үйлчлэггүй хадгалж явдаг ч юм уу. За хамгийн том бэлэг гэх юм бол одоо би одоо хүн болсных одоо хамгийн том бэлгээ бол авцсан. Хоёр сайхан хөвтэй, охинтой. Энэ бол миний тэрнээс илүү одоо том бэлэг гэж бол одоо энэ ороод байхгүй шүү дээ. Тэгээ одоо тийм сайхан бэлгийг болоо танаас авсаа. Тэгэхээр нөхрөөс авч ирсэн хамгийн үн цэнтэй тэр гоё бэлэг өнөдөр юу вэ? Би таар ерөнхийдөө ярьдаг л да. Эд баялаг мөнгө гэхээсээ илүүтэйгээр бие биенийхээ хайрлах хайрыг үн цэнтэй байлгаж гэр бүл эрүүл саруул элэг бутан дээрээс нэхнэр нөхөр бие биендээ хайртай гэдэг чинь үнцэн алдахгүй байхгүй юу? Ямар ч зүйл тохиолдсон түшээд авдаг, ямар ч зүйл тохиолдсон уулзч чаддаг. Гэтэ яаж замаар явах уу? Ямар замаар явбал буруутах уу? Ямар заваар зөв явбал зөв явах уу гэдгийг мэддэг хүмүүс те 10 хэдэн настай хүмүүс биш шүү дээ. Тийм учраас тэгэл энэ сайхан л энэ хэлж байгаа зүйл маань
урт удаан амьдралд үргэлжилж байвал тэр эд баялагч байна уу? Одоо юу араасаа дагуулаад ирэх байх гэж боддог. Тэгэхээр ерөөсөө нөгөө энэ нэвтрүүлгийн маань хайрын үнцийн гэр бүл гэдэг маань юм болов л гэж боддог. Тэгээд миний нөхөр өөрөө бэлэг юм болов л гэж бодож байгаа. Ямар гоё хариултаа тий. Хариултууд байна. Бэлэг ахаа тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авсан хоёр хостоо маш их баярлалаа. Тэгээд бахан хугацаанд ч гэсэндээ тийм ээ өнгөрсөн гой нандин дурсамжуудын сөгсөн бахан нандин дурсамжаар дамжуулаад ирээдүйд бас тийм хийж бүтээгдэх их урам зоригч мэ илүү хайрыг авдаг гэдэг шүү дээ. Гэхдээ бидний ярьцлага бас дуусах болоогүй байгаа. Тэгээд хамтдаа одоо гэр бүлийн илүү нандин харилцаанууд, амьдралын үнцний талаар хамтдаа бас ярилцдаг байгаа шүү гэдгийг хоёртаа бас хэлээд ингээд үзэгчтэй тунгадахгүй эргээд олцгаая. Удмынхан цэдэгт гэгэнэмэн. Samsonite Light Box. Samsonite брендийн шин загварууд ирлээ. Бат бүх булангийн хамгаалалт. Урвалсан код бүхий цаа цоочтой. Хамгийн загварлаг олон улсад 10 жилийн баталгаатай. Хамгийн хөнгөн, хамгийн бат бүх. Samsonite нарийн бүх салбараар худалдаж байна. Амьдрал бол аял. Enchantamals-ийг өгтөн авцгаая. Наран Kids Enchantamals-ийн өхөрдөн хөөрхөн дөрөв бэлтгэн амталтайгаан хүрэлцэн ирлээ. The City Fox Bar, The Padre Peacock Bar, Flag, Sage Scamp Bar, Keeper, Bribani Bar, Twist, Daniel Gear Bar, Squid нартайхан энэ зууны шинэ түүхийг бүтээцгээе. Халамжлах нь бидний бүх зүйл. Хүүхдүүдээ ээж автайгаан Наран Kids-ийг зориорой. Цаглшгүй хүчит хоолойн уян торгон чавхцаар сэтгэл элбэн өргөн дуулахад зүрх хайлан урсан. Үсвэн нандин мэдрэмжийг бүхнээс илүү хүртээхээр мянган цэцэгтүүдш та бүхэнтэйгээ болцож байна. Монгол Улсын гал яаж жүжигчин Октив алтан цэцгийн хайр гэж тоглолт. 3-р сарын 8-ны 19 цагт Corporate Convention Center-ийн концертын их танхимд. Hot Wheels бүгд залуусаа хотын хэмнэлд Монголын анхны ISO стандарт нэвтрүүлсэн бэкери үйлдвэр тун удахгүй. Монгол Pop Opera увертура хамтлаг төлөвлөж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартин амны тохиолдуулан увертура хамтлагийн VIP тоглолт. Тоглолтод Монгол Улсын авиач жүжигчин Эрдэнэбат, саксофон хөгжимчин Болдбаатар, ардын уулгийн хөсөлтөн хамтлаг, цэргийн дууж эрдмийн чуулган Strad Symphony Orchestra оролцсон. 2019 оны 3-р сарын 8-ны 18 цагт One Event Hall болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 90 33 22 99 89 59. Megablocks-ийн ертөнцөөр таны инхрээ бяцхан үрсийн хамгийн сайн найз бол Megablocks. Гарын эсэл сэтгэн бодох чадвар, бүтээл сэтгэлгээг дээд зэргээр хөгжүүлэх олон улсын эрүүл ахуйн чанарын шаардлагыг хангасан тоглоом Megablocks. Наран Kids хүүхдийн тоглоомын дэлгүүрээр худалдаалагдж байна. Утас 8844 33 94 99 86 27 48. Эрүүл агаарт энгийн амьдрах шинжлэгдсэн үеийн цуслан. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Brand Media. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй тэгээд нэвтрүүлгийнхаа яг энэ хэсэгт бид хосуудтайгаа хамт илүү гэр бүлийн үнцэн залуучуудынхаа нандин харилцаануудын тухай за бие биенээ яаж ойлгох ёстой байдгийг яаж хөндлөх ёстой байдгийг тэр сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. Тэгээд эхнийхээ асуултыг тэгээд таадаас нэг сонирхолтой асуулт асуумаар байна л да. Одоо хүний биеийн эрүүл мэндэд бол дархлаа гэдэг үгээр их чухал байдаг тийм. Тэгэхээр яг гүнтэй адилхан хосуудын харилцаанд бас нэг дархлаа өөр маш их чухал ас байдаг. Тэр дархлаагаа одоо таад маань яаж бий болгож байна? Сүүлд сонсож байхад
өнгөрсөн 2018 онд 1900 залуу гэр бүл салсан, гэрэлтэй цуцлуулсан гэж аль биесны тоон байна. Тэрнээс цаана бас зөндөө байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэгэхээр би бүр тэрийг сонсоод бүр амар санагдчихсан. Тэгээд таньж мэддэг маш олон залуучууд одоо хүүхдээ ингээд хохрогоод өөртөө ингээд салаа явж байгаа амар их тохиолдлууд бол нүдэн дээр харагддаг. Тэгээд яагаад тийм болоод байгаа юм бэ гэд ер нь ингээд тэгээд альва одоо хосуудын харилцаа бол яг ингээд эхлэхдээ бол ингээд түүдэг гал шиг эхлэх хэвээр. Тэгээд ингээд түүдэг галыг унтраахгүй байхын тулд байнга ингээд түлээ нэмэх хэвээр. Тэр түлээ нь бол одоо хайр халамж, итгэл, сэтгэл, тэгээ сюрприз тийм ингээд аюу олон тийм гоё түлээнүүдийг ингээд үргэлж нэмээл одоо галаа унтраахгүй л байх юм бол салахгүй болов гэж боддоо шүү дээ. Хоёр лаглаач. Бид 15 6 тасаал ээж аваасаа нөгөө хараат бус өөрөө бие даагаад явах юм шиг гэдэг нөгөө бодол суугаад аав ээжтэй тэр дараа болохгүй шиг өөрийгөө аваа явчих юмсан гэсэн бодлоор нөгөө явцсан. Тэгээд яг тэр бодол маань ингээд явсараа байгаад нэг тухайн хүн чинь нөгөө хэцүү үеийг давж туулаад тэрэндээ тархлаа суугаад тэнгууд бүр нэг юм эмэгтэйчүүдийг илүү дэмждэг тийм одоо феминизм үзлээ. Феминизм гэдэг чинь нөгөө ялгар үзэх үзэл биш аахгүй нөгөө эмэгтэйчүүдийг илүү ойлгох тийм. Тэгээд нөгөө энэ маань хэрэг хит ихтэх юм бол яг гэр бүлийн харилцаан дээр жоохон асуудал бол үүсэж магадгүй юм шиг харагдсан. Тэгээд би бас тийм индипендент биш одоо нөгөө хамт амьдарч байгаа хүнийхээ үзэл бодлыг сайн сонсоод бас заримдаа бас нэг тийм буулт хийх тийм тал руугаас өөрчлөгдөх хэрэгтэй юм байлаа. Тэгэхээр аль нь 50-50% байх хэрэгтэй юм байлаа. Тэгээ би энээс бас суралцсан. Би болохоор зэрэг арай хитрхи нөгөө нэг жоох индипендент одоо нөгөө тийм байр сууриндаа илүү бат бигс бас зогсоод тэгээ тэрнээсээ болоод ерөөхдөө харилцаан дээр бас жоох асуудал гарах гэж эхэлжсэн байхгүй. Тэгэнгუთ за арай үгүй байна. Өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Бас хүний үгийг сонсох хэрэгтэй. Бас үгийн дагаад бас шийдвэрийн дагаад ингээ хамт хөтлөгдөд явах хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгэхээр би бол хувьдаа л өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ мэдээж юм байна бол тий өөрчлөсөн. Маш гоё хариултаа хэлээ. За танай гэрээлийн хувьд асуултаа юу? Харин би бас юу асуулт. Инглиш ийм нэг нөгөө яриан дотор орсон. Тэн дээр яриан дээр байхгүй калдуугаад бол 2 дугаар адаг мартаална. Гитарын дээр шинэ. Асуугаад гинэ юу вэ? 2 дугаар адаг чи мэдгүй бас гитаранаас сонсон. Бас гитараа 2 дугаар бат гинэ юу вэ гэсэн мэдгүй бөмбөр дээр очсон. Бөмбөр хийсэн чинь. За 2 дугаар адаг гинэ юу вэ гэсэн ямар дуу явж байгаа юм блэ гэж. Яг тэр шиг хоёр нь гэр бүлийн доктортай байхад ер нь залуучууд маань юун дээр их алдчих шиг байна те үеийн бас залуучуудыг ингээд хараад ахад ч юм уу түр яг чин санааг хэлсэн. Яг тэр асуултыг танаа. Одоо гэр бүл салалт маань гэр бүл надад л ингэж боддог шний. Ундамаа л их зөв цутгах хэрэгтэй юм шиг. Анхнаасаа тэгээд муу тарах ундам цутгачгаа тэгээд дээш нь барьжуулъя гэдэг чинь тэгээд норжил таарал. Тэгэхээр анхнаасаа л амьдрал гэр бүл чинь тоглоом биш байхгүй. Яг яхад анхнаасаа ханиа зөв сонгох хэрэгтэй. Тэгээ дээр нь бас бие биедээ тэр их үн цэнтэй байх хэрэгтэй. Одоо ханы хосууд маань тийм үн цэнтэй байдал тэн дээрээсээ хундамаа зөв цутгаад ингээ явсан дараа нь үр хөвгттэй болсон ч гэсэн одоо тэгэл нэг бат бөх биш нэг тийм амьдралаа салжлаа. Тэгэхээр салцсны дараа яасан нэг хүүхэд гарцсан байдаг. Тэгээ тэр хүүхэд ингээ зүгээр хохирол тоглоом болоод хоцорж байгаа байхгүй. Амьдрал үр хүүхэд гэдэг бол тоглоом биш байхгүй. Тэгэхээр бүр анханаас нь л эсвэл зөвлөх хэрэгтэй. Дараа нь саллаа, дахиад нэг хүнтэй суулаа, тэгэхэд харьцуулах юм гараад ирж байгаа. Өний урджээсээ урдны амьдарч байсан юм байсан гэдэг ч юм уу те. Ингээ харьцуулах юм. Тэгэл ерөөсөө нэг амьдрал нэг ингээл хар тал үлдчих юм бол тэр чинь тэгэл болохгүй болох. Тэгэхээр эсвэл анханаас л зөвлөх хэрэгтэй гэж боддог. Би бас өөрөөр бас харж байна л да. Нэмээд хэлж байгаа шүү дээ. Бие биендээ зай тавих хэрэгтэй юм болоо. Одоо зай тавина гэхээрээ одоо тэр хүн өсөж хөгжиж те карьераа хөгжүүлэх хэрэгтэй.
Нөгөө талаар ихнэр маань хүртэл тэр сурах мэдлэгийн үнд нь одоо нэг хэсэнд харамлахгүй гэх юм да тий. Одоо өсөлтөнд нь гэх юм одоо хөгжил дэвжлэгт нь одоо харамлахгүй нэгт харамлахгүй хоёрт бүр ингээд яагаад өгөх хэрэгтэй. Цэцэг шиг нөгөө ургуулах хэрэгтэй. Бие биений ганцхан эмэгтэй хүн гэхээрэл сайхан үзэсгэлэнтэй байх хэрэгтэй гэдэг эрэгтэй өөрөө хайх хэрэггүй шүү дээ. Тэгэхээр бие биенийгаа яг л нөгөө эрх чөлөөг нь бас боож болохгүй. Яг хүндэлтэйгээр харилцан тэгж бие биенийгаа услах хэрэгтэй юм болоо л гэж бодож байна. Нэмээд гэр бүл төлөвлөлтөндөө хэр анхаарал тавьж гин, бие биенийхээ аль альныхаа ажил боломжийг ч юм уу те бие бинийгээ яаж их дэмжиж гин тэр талаараа бас хуваалцвал. Би бинийгаа таньж мэдээд яваад 5 жил болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоогийн өндөрлөгөөс 5 жилийн өмнө өөртөө харахаар бас нас бага бас яг эд нөгөө амьдрал бүх юм ингээл буцлал нэг ингээ явж исэн. Тэгээ тэр үедээ болохоор зэрэг бид хоёр яг хамтдаа бол их олон юмыг туулсан л та. Тэгээ энэ хугацаа бол бид хоёрын хувьд бол би бинийгаа таньж мэдэх одоо нөгөө шалгуур байсан. Сайнтай муутай бүх юм ингээд даван тулсан болохоор одоо яг фундамент айгу зүг цуцгасан. Бид хоёр өдлийн айгу чухал байсан. Одоо аль аль нь карьертай өөр гэсэн сонирхол хийдэг ажилтаа учраас тэрийг айлуулах бодолцоод тэгээ одоо л ер нь бид нар чинь маама хүүхд ерөөхдөө төлөвлөхгүй бол ярьж эхэлж байгаа байхгүй. Гэтэ энэ нь ч зүг гэж бодож байна. Дөнгөж үерхэл нэгс бүрэн мдээгүй ирнэ хүүхдээ болцдог. Тэгэл яг л нөгөөний залуу гэр бүш ингээд хоёушаа салах байхгүй. Тэгэхээр зэрэг одоо бол ер нь гайгүй тий. Тэгээд ер нь гэр бүл төлөлтийг бол би жоохон тгээ харцсан юм шиг байна. Бизнесийн сургууль төгссөн болооч тэрөө эсвэл манай дүүтэй ч 15 насны зүрхтэй. Тэгээ 15 настад манай дүү гарч ирээд аав нь байхгүй. Би тэгээ баг аав шиг нэг ингээд хүүхдэд чи юм хэцүү юм уу гэх. Бүр яг тийм мэдрэл төрсэн болооч тиймэр ингээд амар тийм юутай нэлээ хариуцлагатай ингээд төлөвлөдөг болчт юм байлээ. Тэгээд тийм ханддаг болсон. Тэгэл би за ямар ч байсан би амжилтаа төгсөөд сургуулаа төгсөөд тэгээд найдвартай ажилтай гайгүй карьертай болоод өөр ингэсэн орон байр машин тэргээ ингээд бүх юмаа ингээд бэлтжээд хангалттай болчоод за тэгээд бас зөвхөн одоо санхүүгийн байдлаас бэлтгэхээс гадна нөгөө сэтгэл зүгээс бэлтгэх хэрэгтэй одоо төлөвлөлөө явж байгаа. Тэгэл одоо ерөөсөө бэлэн болцсон байгаа тий. Тэ? Тэгээ би ичүүдээс асуумаар. Ер нь танаа хоёр гэр бүлээс асуумаар байна л да. Одоо гэр бүлийнхээ эдийн засгийн асуудлыг санхүү хэн барьдаг вэ? Нууц шил. Энэ бас гэр бүлүүд хэрэгтэй байдаг. Ер нь аль нь барих нь зүв гэж та бүгд юу боддог вэ? За би ингэж бодож байна л да. Ерөөсөө л миний хувьд хоёулаа нээлттэй. Угаасаа анханасаа ч тийм байсан. Яг нөгөө яг санхүүгийн хувьд орж байгаа бүгд зүйлүүд нь бүгднийг хэлж өгдөг.